Гүйцэтгэлийн аудитын газраас үр дүн цорилсан төсөвлөлт, төлөвлөлт, түүний шилжилтийн үйл явц үр дүн сэдвт гүйцэтгэлийн аудитыг 2025 онд хийж гүйцэтгэлээ. Тус аудитаар бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын 23-аас 25 оны хооронд төсвийн төлөвлөлтөө үр дүнд суурилж төлөвлөсөн хэсгэд үнэлгээ дүгнэлт хийхийг зорилоо. Үр дүн суурилсан төсөвлөлт, төлөвлөлт гэдэг маань үр дүн суурилсан төлөвлөлт, үүнийг хэрэгжүүлэх төсөвлөлт, ажилтан бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хяналт шалгалт, хамгийн сүүлд нь бол мэдээллийн нэгдсэн тогтолцоо гэсэн юм 5 иж бүртлээс бүрддэг. Шилжилтийн гол суурь нь бол хөгжлийн бодлого болон төсөвлөлт хоёр маань нэгт холбоотой байх ёстой. Холбогдож байгаа гол зүйл маань бол төсвийн тухай хуулийн 1-р хавсралтаар батлагддаг бол хөтөлбөрүүд байгаа. За энэ хөтөлбөрийг төсвийн ерөнхийлөн захирагчид нар маань үр дүнд суурилсан байдлаар бол төсөвлөж хараахан чадаагүй байна. Яагаад энийг чадахгүй байгаа юм бэ гэхээр өртөг тооцож болж чадахгүй байна. Мөн хөтөлбөрийн өртгийг тооцохдоо дунд хугацаанд бол тооцох ёстой. Манайд энэ бол тогтолцоо өнөөдрийн байдлаар хараахан бүрдээгүй байна. Дараагийн нэг том шалтгаан болвол манай төрийн бодлогын залгамж халаа ер нь алдагдсан байдаг. Хүний нөөцийн чадамж болон байгаа боломж санхүүгийн их усураа зөв төлөвлөж чаддгүйтэй холбоотойгоор хөгжлийн суурь болсон салбаруудаа хөгжүүлэх бодлогууд маань өнөөдөр хүртэл хэрэгжиж чадахгүй байна. Тухайлбал томоохон эрчим хүчний дэд бүтцийн төслүүд маань өнөөдөр хүртэл биднэрт үр дүн хүртэл биднэрт мэдэгдэхгүй байна. 5-7 цахилгаан станцын хувьд бол 13 оноос эхэлж төслийн нэгжийг бол байгуулж эхэлсэн. Гэтэл өнөөдөр 25 онд бол жил болгон ингэж шийдвэрүүд нь өөрчлөгдөж 5 засгийн газрын дамжсан ийм төсөл байсан. Гэвч өнөөдөр бол тус цахилгаан станц маань баригдаж үйл ажиллагаагаа эхлэегүй байна. Багнуурын дулааны цахилгаан станцын хувьд бол мөн 5 засгийн газрын нүүрийг үзээд өнөөдөр хэрэгжих хэмж тодорхойгүй үр дүн бол хүрээгүй байна. За тус аудитаар бол улсын хурал болон сангийн яам, эзэн засгийн хөгжлийн яам болон засгийн газрын бусад бүтцүүдэд бол зөвлөмжүүдийг өгсөн байгаа. За улсын хуралд бол хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд энэ үр дүн суурилсан төсөвлөлт төлөвлөлт зайлшгүй шилжих шаардлагатай. Энэ үйл явцыг бол хурцсахад бол манлайллыг үзүүлэх болон хүний нөөцийг чадахжуулах тал дээр бол анхаарахыг бол төлөвлөсөн байгаа. Засгийн газарт бол бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарыг үр дүн суурилсан төлөвлөлт, төсөвлөлт гүйцэтгэлийг нэгдсэн нэг тогтолцоонд оруулахыг бол зөвлөмж болгосон байгаа. Аудит цэг хэмээн цахим хуудаснаас манай тайланг дэлгэрэнгүй танилцах боломжтой.